Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ мягмар гарагийн мэндийг альтхан хүргэж байна. DBS Lead-ийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээллүүдэд та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ, жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдөр дэлхийн нийтээрээ дэлхийн сонсголыг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдөр нь сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх боломжийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, ялангуяа хүүхдийн сонсголын эрүүл мэндэд анхаарал хандуулах зорилготой юм а. Жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд сонсголоо хамгаалах энгийн боловч үр дүнтэй дадлыг хэвшүүлэхийг уриалж сонсгол хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр сонсголоо хамгаалах уриалгыг иргэдэд хүрэхийн зэрэгцээ сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс чиглэсэн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, нийгмийн амьдрал тэгш хүртээмжтэй оролцоход дэмжлэг үзүүлэхийг олон нийтэд уриалдаг. Дэлхий дээр 1.5 тэрбум орчим хүн сонсголын тодорхой хэмжээний алдагдaltaй, 430 сая орчим хүн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулах үз хүнд хэлбэрийн сонсголын алдагдaltaй байна. Манай Чихамар болон кабинет өдөрт дунджаар 60-аас 70 хүнийг үздэг. Үүнээс чихний сонсголын асуудалтай, дунд чихний өрөвсөлттэй хүүхдүүд 30-аас 40% эзэлдэг. Тэгээд энэ хүүхдүүд болохоор удаан хугацаанд сонсгол буурч явах, булга гарах, энийг хянагдаж үзүүлдэггүйгээс болоод сонсгол буурах тохиолдлууд сүүлийн үед маш илбэг болж байна. Тийм учраас хүүхдэд булга гарах, сонсгол мууц үед яаралтай эмчд үзүүлж эмчилгээ хийх шаардлагатай байна. Чихвчний эргэлттэй холбоотой сонсгол бууралт сүүлийн үед бол нэмэгдэх хандлага маш өндөртэй байна. Тэгээ хүүхдийн чихвчний хэрэглээг тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлагатай. 60-60-ийн дүүрэн гэж байдаг. Утасныхаа чанга суулын хэмжээг 60% сэтрүүлэхгүй, 60 минутаас сэтрүүлэхгүйгээр өдөрт зүүж хөвших нь илүү чухал гэсэн үг. Тэрнээс илүү давчгаараа сонсгол мэдрэлийн гаралтай бууруулах, дахиж эргэн сэрхгүйгээр муудах эрсдэл бол байдаг гэсэн үг. Иргэдтэй яг тогтмол жилдээ нэг удаа сонсгол бууралтай гэж үзвэл сонсгол шалгуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ хүүхдийнхээ сонсголыг тодорхой хэмжээ булга гардаг ч юм эрсдэлтэй зовөр илэрсэн тохиолдолд тогтмол үзлэгтээ урьдчилан сэргийлэх байдлаар хянагдах нь чухал гэсэн үг. Хэрэв сонсгол бууралт үлээрлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд дэлхийн 2.5 тэрбум хүн сонсголын ямар нэгэн алдагдaltaй болох төлөвтэй байна. Иймд хүүхдийн чихний өвчлөл сонсгол бууралтыг эрт илрүүлж, цаг алдалгүй эмчилснээр хэл яриа хэвийн хөгжих, амжилттай суралцах, өөртөө итгэлтэй идэвхтэй нийгмийн гишүүн болох, ирээдүйн боловсрол хөдөлмөр эрхлэлтийн боломжоо хадгалах боломж бүрддэг. Эцэг эх асраа хамгаалагчид хүүхдийнхээ сонсох чадварт анхааралтай ажиглалт хийж, чих өвдөх, булга гарах завируудыг тоолгүй өнгөрөөхгүй байх, өрхийн эмч чих хамар хоолой эмчээ тогтмол үзүүлэх, чанга дуу чимээтэй орчноос хамгаалах, хүүхдэд чих ухах буруу дадлыг хэвшүүлэхгүй байх нь зүйтэй. Дэлхийн сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд бүрийн сонсголыг хамгаалж, эрт илрүүлж, эрт эмчилж ирээдүг нь хамгаалахыг уриалж байна. Дараагийн мэдээ, Дархуул аймгийн эрүүл мэндийн газар, цагдаагийн газар, байгаль орчны газарт иргэдэд үйлчлэх зориулалт бүхий цоошин автомашинуудыг аймгийн удирдлагууд хүлээлт өглөө. Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсөл хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн газар болон эрүүл мэндийн газарт иргэдэд үйлчлэх зориулалт бүхий тэг гүйлтэй хайс маркийн 16 хүний суудалтай автомашинуудыг хүлээлт өглөө. Уг автомашинууд нь төрийн үйлчлэгийг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх, аль фаагчтай ажиллах нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм а. Байгаль орчны газарт хүлээлгээ өгсөн Ланд 76 автомашин нь байгаль орчныг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, судалгаа шинжилгээний ажлыг шуурхай үр дүнтэй зохион байгуулахад ашиглагдах юм а. Байгаль орчныхаа газрын хамт олон аймгийн иргэдийн урдаар батлагдсан төсөл хөтөлбөрийн дагуу байгаль орчны нөхцөл байдлыг зарлаас одоо албаны манай гадуур чиглэл таатай. За энэ машин зэрэг бол таван богдоос авсан 0 гүйлтэй юм машин. Тэгээд хамгийн гол нь 2022 оноос хойш тийм 22 оноос хойш манайхан хэрэггүй явуулсан номд нь одоо тэрийг авах гэдэг олон үзээд чадаагүй. Тэгээд байгаль орчинд заашгүй юм хол чадвар сайтай машин бол мэдээж заашгүй хэрэгтэй. 2026 оны байгаль орчныг хамгаалах нөхөн сэргийлэх арга хэмжээний зардлаас өнөөдөр Дархуул аймгийн байгаль орчны газарт олон нутгийн удирдлагуудын зүгээс Ланд 76 одоо машиныг одоо гардуулж өгч байна. За энэ хүн машиныг бол энэ байгаль орчныг хамгаалах, байгаль орчны эсрэг одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх судалгаа шинжилгээний ажилд бол одоо ашиглах юм бол зориулттай. Ер нь бол манай байгууллага одоо энэ 2021 оноос хойш яг одоо ийм өөрийн ийм активийн
хөдөө гадаад энэ альбом үр гүйцэтгэх одоо автоэвийн хэрэгсэлгүй байсан. Тэгэхээр одоо өнөөдөр ингэж автоэвийн хэрэгсэлтэй болж байгаа нь энэ байгууллагын дотоод үйл ажиллагаа одоо үр дүнг сайжруулах, мөн ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл аюулгүй орчинд одоо ажиллах нөхцөлийг одоо энэ бүрдүүлж байгаагаараа энэ ач холбогдолтой байгаамаа. Таны төсөв хөрөнгийг баталж иргэдийн урдын төлөөлөгчд маань бас энийг ойлгож цагдаа эрүүл мэндийн газрынхаа хайс маркийн автобус машиныг гардуулж өгөө. Алтан шар зам нөхцөл төрөө. За 2026 оны аймгийн иргэдийн хурлаар батлагдсан төслийн дагуу төсөл хөтөлбөрийн дагуу өнөөдөр Дархуул аймгийн төрийн үйлчлэгээний байгууллагууд иргэдэд үйлчлэг байгууллагад за байгаль орчны газар за цагдаагийн газар эрүүл мэндийн газарт энэ тусламж үйлчлэгээний автомашиныг нийлүүлэх ажил маань амжилттай одоо зохион байгуулагдаад дуусаад өнөөдөр хүлээлгэж өгж байна. За эдгээр автомашинууд бол ялангуяа иргэдэд шууд үйлчлэгээ үзүүлдэг төрийн байгууллага. За одоо бидний харагдж байгаа энэ эрүүл мэндийн газар нийлүүлж байгаа энэ хайс машин бол шууд 103-ын дуудлаганд одоо үйлчлэгээ иргэдэд үзүүлнэ. За цагдаагийн газар нийлүүлсэн бас энэ машин маань хэв журмыг сахиулах тасагт буюу одоо шууд иргэдийн дуудлага мэдээлэл дээр бүрэлдэхүүн ажиллах одоо энэ бүрэлдэхүүн боломжийг олох зорилтойгоор энэ автомашинууд маань ашиглагдана. Тэгэхээр энийг манай иргэдийн урдын төлөөлөгчд маань нийгмийн салбарын төрийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор парк шинжилтийг хийхээр энэ төсөл хөтөлбөрийг баталсан. За энэний дагуу бид нар одоо тэг гүйлттэй автомашинуудыг цоо шинэ одоо автомашинуудыг хүлээлгэж өгч байна. За тэгээд цаашдаа бол яг энэ төрийн байгууллагууд үзүүлэх тоног төхөөрөмжийн шинжилтийн үйл ажиллагаанууд үргэлжлэн хийгдэх болно. Ялангуяа бид нар яг энэ иргэдэд шууд тусламж үйлчлэгээ үзүүлдэг энэ байгууллагуудынхаа үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эдгээр одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. За тун удахгүй эрүүл мэндийн газар бас нэран тусламж үйлчлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажил маань бас зохион байгуулагдаж бид нар худалдаа авалтанд дуусч байгаа. Энийгээ бас хүлээлгэж ажлууд зохион байгуулагдана. Дархаа сүүлийн жилүүдэд маш их ачаалтаа болж байгаа, маш их дуудлага мэдээллүүд нэмэгдэж байгаа. Тэр тусмаа бид нар одоо яг энийг дагуулж бас яг энэ тоног төхөөрөмж техникийн нөхцөл боломжийг сайжруулах тал дээр иргэдийн урал зас дарганы хамгаалалт газраас анхаарал хандуулж ажиллах болно гэдгийг илэрхийлье. Бид өчигдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө Дархуул аймгийн 16 дугаар сургуулийн буфетэд түүхий гурилтай ороомог, тосон нэгдсэн пиршги, будаан түүхий кебаб зардаг, тухайн буфетээс ширхгийн хоол авч ирсэн хүүхдүүдийн гидсэн базлах, гүйлгэх шинж тэмдгүүд илэрснийг эцэг эхчүүдийн мэдэгдсэний үндсэн дээр гомдлын мөрөөр сурвалжлагыг бэлтгэн үргэсэн. Тэгвэл өнөөдөр бид асуудлын мөрөөр хяналт тавих үүрэг хүлээсэн байцаагчдаас дараах мэдээллийг тодрууллаа. Буфетэн зарагдаж байгаа хоол хүнсний зүйлсүүд ингэж хандрын шаардлага авахгүй байна. За эцсийн хүүхдүүд нь бол одоо орой гидсэн гүйлгэж суулгах хордлогын шинж тэмдэг илэрсэн гэдэг надад хэд хэдэн баримтууд бол байна. За тэгэхээр энэ сургууль дотор зарж байгаа, мөн сургуулийн орчим зарж байгаа энэ хоол хүнсний бүтээгдэхүүнүүд дээр хамгийн сүүлд хизээ хянаш шалгалт хийгдсэн бэ? За ерөнхийдөө бол бид хэд өчигдөр ерөнхийдөө сошиал талбайд мэдээллийг үтсэн. Тэгээд ерөнхийдөө бол арга хэмжээгээ бид нар эрүүл мэндийн яамны салбарын ерөнхий байцаагч, хүнс хөдөөж байгаа хөнгөн үйлдвэрийн салбарын ерөнхий байцаагч, мөн боловсролын хяналтын газрын салбарын ерөнхий байцаагчдын хамтарсан удирдамжаар ерөнхийдөө орчин сэргийлэх шалгалтыг жилд 1-2 удаа хийдэг. Хамгийн сүүлд 9 сарын 5-нд манай 3 чиглэлийн байцаагч нар хамтарсан орчин сэргийлэх шалгалтыг хийсэн байна. За орчин сэргийлэх шалгалтаар ерөнхийдөө 9 сарын 5-нд шүү дээ. Сая одоо танаа мэдээлэлээр яриад байгаа 16 дугаар сургууль дээр очоод хоол үйлдвэрлэлээ сургуулийн яг хоол үйлдвэрлэл нь бол хэвийн ажиж игсэн. Андын болохоор сургуулийн галт тогоонд 9 ажилчин 2 ахлах тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаагч ажиллаж байсан. Энэ нь болохоор өчигдрийнх болохоор ерөнхийдөө бол энэ төрийн өмчийн компаниг ингээд түрээсийн гэрээгээр ажилуулах ингээд ерөөдөө бол энэ хамтарсан гурван гэрээний дагуу тэр буфет үйл ажиллагаа бол явагдсан юм байлээ. Бид хэдийн хянас шалгалт ер зөвхөн энэ сургуулийн хоол үйлдвэрлэлийн барилга байгууламж, тэгээ хоол үйлдвэрлэлийн технологи үйл ажиллагаа, мөн эрүүл ахуйд хянас шалгалтыг хийсэн байна. Тэгэхээр буфет бол ямар нэгэн хяналт ороогүй байгаа гэсэн. Буфет бол тухайн үед бол байгаагүй, ажиллаагүй. Энэ гэрээг бол энэ 25 оны 11 сарын 5-ны өдөр ийм гэрээ хийсэн, гурвалсан гэрээгээр. Энэ гэрээгээр буфет ажиллуулах сургуулийн төлөөлөл, энэ компани төлөөлөл, энэ орон нутгийн өмч газрыг төлөөлсөн 3 хүний хамтарсан гэрээгээр энэ буфет ажилласан. Буфет ингээд ажиллах явцдаа бол эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч бол зөвлөмж өгсөн байлээ. Зөвлөгөөж өгсөн, зөвлөмж өгсөн. Хизээ шалгасны үндсэн дээр ямар зөвлөмжүүд өгсөн? Энийг бол
эрүүл мэндийн газарт 11 сарын 10-ны өдөр байцаагч ингээд зөвлөмж өгсөн. Зөвлөмжн дээр нь болохоор эрүүл мэндийн газрын хянал шинжилгээний хэлтсийн даргын баталсан ийм дугаар өдөрдөмжаар төлөвлөлт тус хяналт шалгалт хийсэн гэсэн нэг шалгалтын тэмдэглэлийг би сая хяналт шалгалттай холбоотой энэ сургууль дээр ажилласан байцаагчаас мэдээллийг авлаа. 11 сарын 10-ны өдөр хяналт шалгалт хийсэн. Одоо ч 3 сар гарсан байна. Бараг 4 сарын өмнө биш тий. Тэгээ ямар зөвлөмж гэдэг нь байгаа юм? Энэ бол энийг таагд маань байцаагчсан өөрөөс нь тодруулах нь зүйтэй байх жаа. Гэтэ би бол энийг хэл тагд уншаад өгч эрүүл мэндийн сайдын 21 оны А350 дугаар тушааллын хавсралтаар батлагдсан сургуулийн орчинд худалдаалах хоригдсон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтанд багцсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай энэ дэр хяналт тавьсан байна. Тийм бүтээгдэхүүн одоогоор энэ сургуулийн хоол үйлдвэрлэлд байхгүй байна гэсэн. Тэгний шалгалтын тэмдэглэлд үйлдсэн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиараа бол төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийн. Төлөвлөгөөт бус шалгалтыг бол нийтийг хамарсан хүний аймнаас ирсэн эсвэл болцсошгүй тий ийм нөхцөл байдалд бол удирдлагын зүгээс бид нар чинь ямар нэгэн хяналт шалгалт хийхдээ гомдол мэдээллийн өрөөр эсвэл удирдамжтай хяналт шалгалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй заавал. Тэгэхгүйгээр одоо тэрийг шалгана энийг шалгана гэдээ очиод шууд шалгалтыг хийх бол бус боломжгүй байна. Тэгээ салбарын ерөнхий газраас ирсэн төлөвлөгөөний дагуу бид нар сургууль хяналт шалгалтаа эрсдлээ үнэлээд энэ сургууль өнөөдөр эрсдлээ үнэлэгдсэн учраас хяналт шалгалтанд авъя гэдэг ерөөхдөө бол хяналт шалгалтаа төлөвлөж ижлдэг. За тэгвэл одоо жишээлбэл хамгийн сүүлд хийсэн тэгээ 9 сард хийсэн хяналт шалгалтын хүрээнд ямар ерөн зөрчлөөд анхаарах зүйлсүүд илэрсэн бэ сургуулиуд дээр. За сургуулиуд дээр тэн дээр би сая хэлээ л да тань дээр одоо энэ би өчтөр нөө таныг ирэх байх гэдэг мэдээлэлээ өмнөх хяналт шалгалтын мэдээллүүд юу гэсэн. Энэ болохоор миний өгж байгаа мэдээлэл болохоор зөвхөн сургуулийн галт тогоонд шүү. Бүфэд бид нар угаасаа сургуулийн галт тогоон тий сургууль орчмын тий хүүхдүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг сурвалж явж байгаа болохоор. За тэгвэл би энэ зүгээр нэг 16 дугаар сургуулийн хяналт шалгалт хийсэн ерөнхийдөө бол мэдээллийг хэлээд өгчий гэж бодож байна. Энэ ерөнхийдөө бол сургууль маань одоогоор 1100 орчим хүүхэдтэй юм байна. Энэ хүүхдээс болохоор 800 орчим хүүхэд нь зүгээр хоол үйлдвэрлэл хамрагддаг гэсэн үг дээ хоолнд. Энэ хүүхдүүд нь 1-5 дугаар ангийн хүүхдүүд сургуулийн хоол үйлдвэрлэлийн хяналт шалгалтаар ерөнхийдөө түүхэд бэлтгэн нийлүүлэлтүүд бүтээгдэхүүнийг нөгөө нэг ерөнхий тендер болно. Шууд бус худалдаа авалтаас аж ахуй нэгжтэй гэрээ хийсний үндсэн дээр худалдаа авалдаг байна. За тэгээд ерөнхийдөө бол манай сургууль 4-5 аж ахуй нэгжүүд ерөнхийдөө хуурай хүнс, төмс хүнсний ногоо, мөн импортын хүнсний бүтээгдэхүүнийг ерөнхийдөө худалдах, нийлүүлэх гэрээ хийдэг. Эсвэл зарим нь болохоор ерөнхий тендерээр шалгаруулалтаар явдаг, зарим нь болохоор тендер зарлаад орж ирэхгүй бол тэгээд шууд худалдаа авалтаар гэрээ хийх боломжтой. Энэ бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд бид нар бол аж ахуй нэгжид нь бол хяналт шалгалт хийж байгаа. Та хэд өрн очихоор боловсруулалтын дээр хяналт шалгалт хийд юм уу? Хоол үл ямар байна? Яаж шаарж ийн? Хэдэн минутын хэмжээ гүйцэж ийн гэсэн байна уу? Дурлан түүхий байна уу? Будаан түүхий байна уу? За тэр талаар нөгөө нэг ийм хоолны бүтээгдэхүүний нөгөө нэг илчлэг технологи карт гэж байгаа. Технологи картн дээр бид нар хяналт тавьдаг. Технологи картыг яаж боловсруулж ийн? Сургуулийн захирлаар батлуулж ийн? Сургуулийн хоол үйлдвэрлэл дээр сургуулийн хоол зүйч гэдэг одоо энэ оноос бүх сургуулиуд дээр байгаа. Ганцхан салхитын сургуулиуд дээр хоол зүйч байхгүй. Бус сургуулиуд бүгдэн дээр нь хоол зүйч байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар очиод мэргэжил арга зүйгээр зөвлөгөө. Сургуулийн захирал болон удирдлагууд, сургуулийн эмч, хоол зүйчрүүд бол явцын хяналтыг нь тухай бүрэн тавиад хяналт технологи картн дээр нь хяналт тавиад технологи картын боловсруулалтын дээр мөн хяналт тавьж хоол зүйс хүүхдүүдийн хоолыг ерөнхийдөө шимт хижээлэг чанар, элцэг чанар дээр хяналт тавьж явах хэрэгтэй. За ойлголоо. За хоёулаа иргэдтэй илүү ойлгомжтой энгийн үгээр ярилцъя. Нэгдүгээр төсөв байна. За хоёрдугаарт нэг зүйлийг маш ойлгомжтой танаас яг асууя. За 16 дугаар сургуулийн буфет дээр за тухайн буфетийг яг үйлдвэрлэл буюу тэр хүний хэлснээр бол хуучин дарханд яг хоол хүнсээ үйлдвэрлэдэг тий халууны боловсруулалт хийдэг гэж яриад байгаа. Тэр үйлдвэр дээр нь одоо цуг очоод шалгалт хийх эрх зүйн үндэс байгаа юу? Ерөнхийдөө бол тэр иргэний яриад байгаа хуучин дарханд байралтай гэдэг нь болохоор аж ахуй нэгж тэр нь болохоор гурилан бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхэлдэг. Хамгийн сүүл за 20 одоо хэдүүлээ хамт очиод хянан шалгалт хийх танд эрх зүйн үндэс нь байгаа юу? Бага болно. Би ерөөдөө бол хянан шалгалтын цуг яваад очиод нөхцөл байдалтай очиод. Одоо манайхад бол иргэний өчигдрийн таана мэдээг үзсэн. Манайд бол үйлдвэрлэлээр бүртгэлтэй
хүнсний үйлдвэрлэлээр бүртгэлтэй. Халуун тийм хоол үйлдвэрлүүлэлтийн чиглэлээр бүртгэл байхгүй. За, ер нь бол бид нар зөвхөн 16 дугаар сургуулийн асуудлыг сурчлах гэж ирээгүй маа. За, энэ бол ер нь манай Дархан Уул аймгийн нутаг дэвсгээрт за сургууль дотор одоо худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн баггүй. Заавал буфет байна уу? Сургуулийн цайны газар гуан зөөнө хамаагүй. Хүүхдүүдийн хотод руу орж байгаа хоолн дээр хянан шалгалтаа хэр давтамжтай хийж байгаа юм бэ? Урьсан сэргэлэг хяналтуудаа сайн хийж чадж байгаа мó гэдгийг л асуух гэж энэ ирсэн баггүй. Тэрүүн дээр та яг тоймтой ямар хариулт? Ерөнхийдөө бол бид нар удирдамжийн хүрээнд хян шалгалт хийн. Удирдамжийг ерөнхийдөө урьдчилан сэргийлэх хян шалгалт, төлөвлөгөөт хян шалгалтаар хийж байгаа. Тэгээд бусдад цагийн нөхцөл байдалтай холбоотой төлөвлөгөөт бус шалгалтыг бол хийн. Ямар тохиолдолд цаг үеийн бус төлөвлөгөөт бус хянаа шалгалтууд хийгддэм бэ? Одоо өчигдрийн жишээний ярихад тань ингээ сошиалар мэдээ явж бусад иргэнээс ирсэн гомдол, аж ахуйн нэгжээс ирсэн гомдол байна. Ерөнхийдөө бол хяналтын байгууллагад өгдөө ш. Тэгэхээр хяналтын байгууллагын гомдлыг хүлээж аваад төлөвлөлт бус шалгалт удирдамж боловсруулаад тухайн байгууллага дээр удирдамжтай очин. Заавал хяналт шалгалтыг удирдамжтай очихгүй болохгүй юм чинь нэг удирдамж гарахад тэдэрийн хугацаа шаардлагатай байдаг. Ерөнхийдөө бол нэг тухайн үеэс барайл нэгээс 2 цагийн дотор боловсруулна. Ерөнхийдөө бол нөхцөл байдал ямар нөхцөл байдал хян шалгалтаа яг юуг анхаарахыг гэдэг нэг хян шалгалт хийх нийтлэг журам гэдэг байгаа. Энэ дэр бол заавал удирдамжтай хян шалгалт хийх. Тэгэхээр та өчигдөр бол мэдээг үтсэн биз дээ. Мэдээг үтсэн даруйдаа яагаад очиж шалгаагүй байгаа вэ? Ерөнхийдөө бол мэдээг үтсний даруйдаа та яг ярьж байгсан зөв асуудал ярьж лаа. Би хян шалгалт өчигдөр мэдээг үтсэн даруйдаа яаралтай гэд байцаагч нартаа чиглэл өөр өгсөн. Танаа мэдээ би 4 цагт үтсэн. Тэгээд өнөөдөр би байцаагч очиод өглөө хичээл эхлэхэд хян шалгалт хийсэн. За энэ та энэ харж байгаа бол энэ 26 оны 3 сарын 23-ны өдөр гэж байна. Байцаагч Дархан Уул аймгийн 18 дугаар сургуулийн захирал даваа нэм ийм регистр эмч ийм дугаартай хоол зөөч пүрэв жаргалыг байлцуулаад хян шалгалт хийсэн байна. Хян шалгалт дээр 5.4 м хавдаад Тавлаг сургуулийн ийм аймгийн орон нутгийн өмчтөн газартай гэрээтэйгээр ашиглаж байна гэсэн. Яг хоолных нь хүнснийх нь зүйл дээр хүүхдүүдийн идж байгаа зүйлийг шалгасан юм. Урил нь ямар байгаа, удаа нь ямар байгаа. Одоо бидний яг өглөө манай байцаагчийг очиход тэр буфет байхгүй. Тэгэхээр хян шалгалт дээр нь очих юм уу? Үйлдвэрлэл дээр нь одоо дахиад чиглэл өгөөд одоо үйлдвэрлэл дээр нь очиод яг энэ үйлдвэрлэл явагдаж байна уугүй шалгалт яг чиглэл өгөө та хэд орж манай байцаагч дөнгөж саяхан сургуулиас ирээд байж. Ямар дугаарын утас руу залгаж яг энэ хоол хүнсний чиглэлээр ялангуяа сургуулийн орчин зарж байгаа хоол хүнстэй холбоотой гомдол мэдээлэл өгөх боломжтой. Эцэгчүүдэд иргэддээ хандаж хэлэхэд хүнстэй холбоотой хүнсний хоол хүнстэй холбоотой аюулгүй эрүүл ахуйтай холбоотойг Дархан Уул аймгийн хүнс хөдөөж байгаа газрын пэйж хуудасаа мөн 7037 51 34 гээд мөн 99 70 17 97 гээд утсаар та хүн гомдлоо өгж болно. Ерөнхийдөө бол яг энэ хоол үйлдвэрлэл хүнсний худалдаа ерөнхийдөө бол хүнс хөдөөж байгаа жилд нэг 15-аас 20 гомдол мэдээлэл ирдэг. Тэрний дагуу ерөнхийдөө бол төлөвлөгөөт бус хян шалгалт хийгддэг мөн зөрчлийн шинжтэй үйлдвэрлэл зөрчил шалгалт шийдвэрлэх ажиллагаа торгуулийн шийтгэлийн арга хэмжээ авах ажлууд ерөнхийдөө бол хийгддэг. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.